Зохиолч Эстину дуусашгүй нулимс 5 дугаар хэсэг. Урдныхаас илүү том бэлэгтэй ирсэн дайрын номин тунгалаг 3 хувцснуудаа ээлжлэн өмсөж нааш чааш алхан нэг нэгэндээ гайхуулцгаан бөөн баяр хөөр. Номин бусдаас бүр илүү хөөрцгөлчихсөн. Ястаа галзуу гоё ахтай хэлээ штэ. Нөгөөх нь амар том. Дурах ханах гэжиг өнөөдөр үзлээ гэхэд дайрээ. Чи чадтаймаа. Миний хужаа хуруучин ямтаа атлаа амар сэрэлтэй. Хамаг хөхтөлөн базалж үнсэд сороод хүүхд нэгц булгайчглаа. Гэхдээ унтсан сайн юм аа. Их мөнгө өгсөн гэд номинд харуулхад мөнгө ч яхав олдохоц гол нь таашаал шүү дээ. Тэр ах үнэхээр гоё. Тунгалаг бас л уруу царайлан тэр хужаагийн үнэр тарны ёстой амар. Арай ч үл шүнийг барлаа. Хэд маргааш хичээл эхлэх болохоор өмсөг чамин ганган хувцастай болсондоо үнэхээр их баяртай байцгаав. Тэгтэл туяа гүйж ирээд дарий нэг юм гоох гэдэг үжин халуураад үнэхээр хүнд байна. Ажлаас нь чөлөөлж өгөөч. Дарий ташаа тулан ханхалдснаа. Барзака чи ингэхэд үжингийн юу юм бэ? Аав нь уу ээж нь уу? Хуцалгүй яг одоо ажилдаа гар гэж хэл. Доор бодвол ус алдсан байна лээ шүү. Тэрийг шавах гэж хэлээрэ. Марлаа та хоёр туслаад үзээрэй. Хогч шүү. Гэв. Туяаг урамгүйхан буцаж явсны дараа номин энэ туяа барзар нүртэй болохоос гойлог бийтэй юм а тий. Хацгүй навш. Гэчгээд араас нь нулимов. За тэр яхав. Дарга юу гэж тушаасан бэлээ? Тэр үжин ганцаарнг ажиллуулаарэ. Ээлжлээд хянаад бай гэхэд нөгөө хоёр нь ч толгой дахин дэмжжээ. Чигтээ хүйтэн подвалд өдөржин ус шавхсан үжин бүр дордчихсон дагжтал чичирсээр хурж ирээд би тэсэхгүй нэ марлагч туягч та хоёр эндээс хизээ нэгэн өдөр гарвал миний ахыг хайж олоорой. Нэрийг нь орхон гэдэг юм шүү. Манай талигач аавын холын хамаатан Яндан гэдэг хүн өргөж аваад явсан. Би уулзаж чадаггүй шиг байна гэд бөгшүүлхэн ханиалгаж халууран чичирсээр байв. Марл галтгоороо гүйж ороод өөртөө сайн ханддаг тоогооч ахаас гуйж аяг халуун цай зүсэм тал хаваад буцаж ирээд үжинд өгсөн боловч тэр эзэж чадсангүй. От гэрэл дарга намайг тоодог бол би хүсснийг нь хэмээл байна. Даанч царай мотоо болохоор нэг нүдэрэж харахгүй гэж туяа гомдлоход марл чи хөөрхөн штэ. Наад батах чинь удахгүй алга болчихдаг юм. Шилжилтийн насанд бүгдд нь л тохиолддог зүйл шүү дээ гэж тайлгаруулад ер нь би даргатай болзъя. Үжингээ заавал аварна. Чи сайн харж байгаарэ гэчгээд гүйж одов. Өрөөндөө юу ч юм хийж суусан од гэрэл марл руу хяламхэн хараад за ямар хэрэгээр яваа илээ? Ярил та. Марл өвчтөй байгаа үжингийн талаар товчхон гэлчгээд та туслаач. Эмчит үзүүлж эм тарай хэлмээр байна. Хаа сайгүй хэцүү байна шүү дээ. Ажил гаргахгүй нэг өдөр амраачих. Өөр туслах боломж даанч алгадаа гэчгээд үжинд үнэхээр сайн хандах юм а. Энүүгээр нь шантаажлах юм шүү гэж бодоцсов. Марл бодлыг нь таасан мэд эдгээгээд өгвөл үстнийг тань биелүүлээ. Гойч гэд нулимс туслуулан сүгдлөө. Од гэрэл инээмсэглэн өндөгөөд за тохирлоо шүү. Гол нь амаа хам гэж яваарай. Ойлгов уу гэлээ. Үжин тусгай өрөөнд хэвтэн эмчлүүлж марл туяа хоёр ээжлэн сахиж байв. Төгсөөгийн шийтгэл дуусаж хаяа гүйж ирэн элдвигээр нь цаг нөхцөн. Хэдэн хоногийн дараа үжингийн бие огцомж сайжран цоёрвол болж бусдын адил хичээлд явдаг боллоо. Харин марл улам дуугаа хураан ямар ч баяр хөөргүй нэгэн болж хувирлаа. Чухам яагаад гэдгийг ганцхан туяал гадарлах бөгөөд үнэхээр их өрөвдөн нэг удаа марлаа. Би дарагтай уулзаад чиний орон нөгөө юмд чинь явчих уу? Намайг тавах болов? Марл муухан мушилзаад би шийдсэн. Үжин надад
дүүш гэмэл санагддаг юм. Харин чи энэ тухай хэнд ч битгий хэлээрэй гэлээ. Асархын даргын халамжинд орсон марал үжин туяа нарын байдал илэрхий сайжирч өсөж даарахын завлан эдлэхгүй болов. Нэг өдөр дүүрэн ачаатай хоёр морин тэрэг орж ирсэн нь цэгмэдийн амлсан хоньны цовдаанууд байв. Хоол хүнсээр үргэлж хомс байдаг асархын хүүхдүүд бөөн баяр болцгоон агуулх руу шуугилдан зөөж морин тэргийг суллаж эхэллээ. Цэгмэдийн аав Пагма гэх 50 гаруй насны хөнгөн шингэн эр баг хүүгээ дагуулж ирсэн байх бөгөөд "Чи энэ хүүхдүүдийг хардаа. Бүгд л өнчөрч орцорсон амьтад. Эвээ зайлуул гэж ямар хүний үрс ингэж зүйдэрч явдаг юм бол тоо" гэж уйрангуй хэлээд чигтсэн амьсгаа ханцуугаараа шудран "Хөө минь очиж дуусал хамжилцаад зөөчих" гэлээ. Пагвын баг хүү цэнгэл 14 настай өндөр нуруутай ахшгээ царайлаг сайхан хүү. Асархын охтууд бүгд л хүү рүү нүд унган харцгааж "Хүүх хардаа ямар царайлаг юм бэ" гэцхийн нэг нэгэ нудран нууцхан довдолцгооно. Дайрын номин тунгалаг гуравч цонхонд тулаа зогсчихсон хүүг нэвчвд ажиглаж байв. Үжин хоньны хөлдөө цувдаа даажадан алхаж яваад чулуунд тэглэн бүдэрч бараг унан алдтал хэн нэгэн ирж тусалсан нь цэнгэл байлаа. Дүрлийсэн хар нүдтэй жижигхэн туранхай охиныг харсан цэнгэл ичингүрэн улааснаа "Алив, би туслая. Хүнд байгааз. Нэг гүзээнд 2 цувдаа чигчгсэн юм чинь аргагүй шүү дээ" гэж хэлээд хоёул дамжилсаар агуулх руу оруулав. Урагшаа хятад руу 2 жуудаа явсан цэгмэд түншүүдийнхээ хүчээр маш хямд бараа татан хэдэн улан зарж баггүй ашиг олж бизнес нь тун амжилттай урагшилж байв. Мэдээж тохирсон ёсоороо бүрнийтэй ашгаа хуваан нөгөө байрныхаа дотор талыг баг багаар тогтжуулан эхний ээлжинд цомхон баар ажиллаж эхэлжээ. Баарандаа дайрын номин тунгалаг гурвыг ээлжлэн ажилуулж баримаа хийлгэх болов. 3 охин тэдний ажил хэргийн түншүүдэд үйлчилдэг болохоор маш их хэрэг болж байсан бөгөөд цаашдаач охид хэрэгтэй тул од гэрлээс илтаалт байнга л нэхнэ. Энэ хугацаанд марлын мах мира шуугдан улам хөөрхөн улам зэгзгэр олон жавхаажиж нэгэнт од гэрэл амарлсан болохоор үслийг нь гүйцэх өдөр хаяанд тулаад иржээ. Гэхдээ тэр ариун нандин охин биеэ мөнгөний төлөө өгөхийг хүсээгүй болохоор өөрт нь үргэлж сайн ханддаг төгсөөгөөс "Чи надад нэг тусалчих тийх үү? Нэг л удаа" гэж гуйхад өгсөө "Юу ч байсан би бэлэн штэ. Асуух юу вэ? Ямар хэрэг гарав" гэлээ. "Надтай унтчих тийх үү? Нэг л удаа" гэж арайхийн зориглож хэлчихээд эцэндээ чавх шиг улааж орхижээ. Анх харсан өдрөөс л маралд ухаангүй дурлцсан төгсөө эхэндээ дургуйтсан сүүлдээ зөвшөөрж хүүхдүүд унтсны дараа үжин өвдөө дэмжлүүлж байсан өрөөнд сэм уулзлаа. Төгсөө гэнэт ичингүрэн "Марлаа, заавал ингэх ёстой мó?" Хоёулаа том болоод гэтэл марал "Шш" гэж дууг нь хорсноо "Би хүсэж байна. Чи дургу байгаа л цагийг дуусчихв" гэсэн тул төгсөөж яран хувцаа талаад хоёул тас дэврэлтэн үнсэжж эхэллээ. Дур хүсэл сэрэл тачаалтаа автаж амьсгаадаж эхэлсэн төгсөө "Марлаа, чи надтай үерхэн үсттэй. Би чамайг хамгаалнаа" гэж шивнэн охины том хөхийг нь багтан үнсэж өдөвтөр гуйг өгцгийг нь атгалан хөлийг нь алцайлган хөвчөрсөн эрэгтнээ салтаарун зүтгүүлв. Гараараа хит хит тэмтэрч байж арайхийн үтрээг нь олоод зүтгэн шургуултал марал ёолон овс хийж доош нойд оргих шиг болон төгсөө хідэнтэй оцгоноод шээх шиг болчихов. Маш гоё таашаал мэдэрсэн болохоор марлынхаа хөхийг үнсэн тас дэврэн амьс хацаар байлаа. Тэр өдрөөс хойш хэдэн хоногийн дараа од гэрэл дарга марлыг дуудуулжээ. "За өнөө орой юмд явна шүү. Чи бэлэн биз" гэхэд охин чимээгүйхэн толгойд өгчээ.
Тураад бүр хөөрхөн болчихож аргалж байгаад ахиухан хэдэн төгрөг олно гэж бодож сууснаа ширээн дороос тортой ховц өгөөд орой явахдаа өмсөөрэй. Чамд яг таарна. Цаашдаач олон гоё ховц бэлгэлнэ. Одоо явж амар гэлээ. Орондоо ороод хүнжлөө нөмрөн хэвтээд удахгүй тохиох тэр зүйлийг бодон мэлэмрүүлэн уйллаа. Охин бие төгсөөд өгсөн төдийгүй түүнд хайртай. Гэвч зам нэлэхгүй. Даргын өрөөнд марлыг дуудсныг мэдсэн туяа чухам юу болох гэж буйг дорн гадарлаад марлаа. Хэдүүлээ ерөөсөө оргоё. Хамтдаа явбал арга нь олдох байлгүй гэж ятгав. Энэ нь сайхан санаа боловч эдэр ёс тажигнсан энэ хүйтэнд хаач хүлээ дээ. Туяа марлаа хоёр тэсэж болгоч үжин явж дийлэхгүй. Өдөржин орондоо уйлан хэвцэн марл оройхон босоод од гэрлийн өгсөн даашинзыг өмсөж явхад бэлдэж эхэлжээ. Үжин юугаач үл ойлгон "Ихчээ, та болзоонд явах гэж байгаа мó? Ёстой гоё харагдаж байна" гэж хэлэн тал талд нь гарна алгаа ташин хөхөн баясаж байлаа. Харин туяа уйлчих шаахан нулимсаа залгин твжиж "Яалканд явчихад ирдээ. Үжин бит хоёр унтлаа" гэд ороо засаж эхлэв. Удсан ч үгүй должин орж ирээд дайрын номин марл гурвыг сэм дагуулan гарч гадна хүлээ зогсох машинд сууцгаажээ. 5 дугаар хэсэг төгсөв. Дуусашгүй нулимс 6 дугаар хэсэг. Ажил үйлсэн өөдрөг яваа цэгмэд бүрний хоёр нэгэн баяр тэмдэглэхээр шийдэн од гэрлийг огттой дуудуулав. Арх дарс эдэн ундаа өрчгсөн элбэг хангалуун ширээний ард согтож хөлжүүргсэн ирээн бараан болчихсон амьтад хоёр хужаа найзтайгаа хил нэвтрэлцэх санаатай дохид занган инээдэм нарган бол судал огтж ирлээ. Тэд марлыг хараад шүлэнгтэн сэрэлтэж "Би авна шүү" гэж сэм дохилцсон охины үзэгслэн гоо биенд шунцгаав. Номин шуудал цэгмэдийн дэргэд суугаад хизээ язааны амрагуу даятай эргэлэн "Аха, та баагүй тийх үү? Дүүн өнөөдөр таныг жаргана" хэмээн шивгэнэн. Гэвч энэ нь цэгмэдэд таалагдсангүй бололтой од гэрлийг дохин дуудаж өөр өрөөнд ормогц "Би тэр шинэ охиныг авна шүү. Энэ номинг манай хужаа түншид өгчих" гэхэд од гэрэл "Манай марл хөөрхөн охин. Чи бүр үхнэ. Онгон болохоор их хүнтэй штэ" гэчгээд айлгуйтан инээхэд "Хангалттай өгнө. Удахгүй аавыг танах руу явуулъя. Эрдээдийнхээс их мах цовдоо өгнө" гэлээ. Од гэрэл хэсэг дуугаа хурааснаа "Бас нэг юм байна. Хоёулахнаа нэг уулзчихъя л да. Чиний завтай өдөр" цэгмэд ч уухан тас зөвшөөрөн бүсгүйг тэврэн өгдөг хонгыг нь бадлан өнөөх өмхийн үнэр мэдэгдэхгүй байсан тул уруулыг нь шимэн үнсэж "За тэгье. Бийг ч чамайг хүсэж байна. Харин өнөөдөр марлыг шүү" гэлээ. Од гэрэл өрөөнд буцаж ормогц номин дуудан "Өнөөдөр чи энэ хятад хүнд үйлчлэнэ. Мөнгөнч ахиухан олдно" гэж дуушаахад номин хушуугаа унжуулан "Даргаа, би цэгмэд ахтай. Олон юм ярилгүй хэлс нэрхий. Ингээд байвал чамайг авч ирэхэ болчихно шүү" гэчгээд их л ууртай цоригт ширтвэл номин яаж ч чадсангүй нэг хужаагийн дэргэд сууж харин цэгмэд инээд алдсаар марл руу дöглөө. Номингийн дотор атаа хорсол буцлан "Энэ марл гिचирээд л бүхний балчглаа. За яах вэ? Хөөхөн царайг чинь тамглаад өгье л дөө" гэж занан зөвхөн сууж байв. Удсан ч үгүй хоёр хужаа дайрын номин хоёрыг хөтөлсөөр өрөө рүүгээ ороход бүрний инээд алдан цэгмэд рүү тунгойгоод чихэнд нь "Өнөөдөр миний найз шинэ ногоо зулгаачих. Дараа нь би шүү" гэж шивнээд од гэрлийг дагуулan явчихав. Цэгмэдэд тэврүүлэн сууж байсан марл бүрнийгийн хэлснийг сонсцоход чухам юунд хутгалцсанаа сая л бүрэн олгож өөрийн ирэхгүй мэгшин уйллаа. Асрах газрын өрөө тасалгаа шөнө болохоор бүр хүйтэн болчихдог.
Хизээ ч мөксөрсөн хуучин муу төмөр турба парнууд байсгийгээд л цоорж ус алддаг. Шөнийн жижүүрт гарсан төгсөө парнуудыг шалгаж үзлээ. Ашгүй хагарсан цоорсон юм байсангүй. Нуруулаг шүрмслэг биетэн дээр зоримог зодоонч төгсөө атмануудтай ан ман үдсээр ялагдахаас илүү ялж дийлсээр одоо түнд хэн ч юм хэлэхэ болжээ. Тэрээр жижүүрт гар шаардлагагүй байсан ч маралтай уулзах Сэмхий хаан байсгийгээд л ээлж нь гардаг. Гэвч тэр өдрөөс хойш марал түүнтэй нэг л хүйтэн хүндий хандах болж аль болох таарахаас зайлсхийдэг, таарчвал эгцэлж чарахгүй зүгтэн оддог боллоо. Хүүхэд насны хэрэггүй үнэн сэтгэлээр дурлаж бас зөвхөн хайртай хосуудын л хийдэг тэр бүхнийг амталсан болохоор нэцэж шантралгүй марлыгаа харилсарвэ. Чи минь яагаад надаас зүгтаад байгаа юм бэ? Юу олов? Надад хайргүй юм бол яагаад өөрөө нисэн юм? Гэвчлэн түмэн бодолд эргэнэ. Охидын тасалгаа руу сэмхэн гитээд оргоч энэ нь дэндүү бүдүүлэх хэрэгд бол Эмил гадуур нэргэлтгээс хэтэрсэнгүй. Бодол дараагдан хөсөж орхисон төгсөө "Хөөе чи парнуудаа шалгасан уу?" гэх Должингийн дунаар сая сихээ орон "Шалгасан. Зүгээр үнлээ. Алив наашир манай өрөөнд оръё" гэсээр бүдүүн Должин хүүхэдлэн явлаа. Гартаа өнөөхөл төмөр саваагаа барьжээ. Эр хүн шиг хүчтэй том биетэй Должингоос асархайхан эрэмгүй айж жирхдэг. Өгсөрүүл дарагдаа ховлон заримдаа асархаас хөөж орхидог тул аясаар нь байхаас аргагүй байдаг ажээ. Должин өрөөндөө ормогцол хаалгаа янгинтал төгжчгээд "Энд илүү дулаахан суугаад халуун цавь" гэдэл сайхан загнаж амттай боо хүртэл өгөв. Өсчихсэн байсан төгсөө амаалахгүй шахам амтархан идэж хөлсөө чийхартал цайлчхаад "Должин хчээ баярлаа. Би явж жижүүрээ хийдэ" гэд өндөөтөл дээгүр хувцаа тайлан хөхөвчтэйгээ үлдэж орхисон Должин "Одоо пар зүгээр. Чи хчээхээ нурууг хэсэг дараад өг" гэчгээд өмдөөж бас тайлан орон дээр дээш харан хэвтчихв. Төгсөө гайхсан ч Должин сайн хандвал юм олдохоос гадна элдв шийтгэлд өртөж зовхгүй гэсэн шүү бодон нурууг нь шадлаараа базаж өглөө. "Ааха. Өшөө дээшлүүлээд алив над левчний дэгийг мултлаадах. Зөв. Гэж ирээдэл магтаал нь сонин гиншилт болж хувирснаа. Төгсөө хүү минь өмдөө тайлаа дээр гараад илтээ бушвал гэж зандарлаа. Эрхвиш нүцгэн эмэгтэй хүний биед хурж байгаа болохоор төгсөөгийн боожгоо чивчилтэл хадварж орхив. Балхалдсан том өгзгөн дээр гарт суугаад элен базалж байтал Должин гараа сунган эрэгтнийг натгалаж үзснээ. "Хөөх, сүрхий том юм гээч" гэснээ дээш үндийн оцойж дөрвөн хөллөөд дотоожоо шувталж орхив. Хөхөвчин ч сулран унаж үнэний дэлэн аятай шалхахгар том мом унжин савлаж "Алив хийгээрэй" хэмээн чарлахан тэрэ. Буял тачаал давтан ухаан санаагаа гээж орхисон төгсөө яахаа мэдэхгүй мэлмэрж "Ингэж болохгүй. Би маралт хайртай" гэж шивгэнсэн авч Должингийн бахим гар боожгоог нь атхан аван шалбан орсон үтрээлүүгээ чиглүүлэн өөрөө гинэн хойш оцоомогц бүлхийдэл халуун нотон орчинд орчхон тэрэ. Охины нэг л тавгүй байгаа гадарласан цэгмэд хүчээр хандаж болохгүйгээ мэдэж багаар дөхөн суусаар мөрөөр нь тэврээд авав. Марал дагжтал жигчрэн нулимсэн зогсоо зайгүй урсан бөмбөнсөөр байв. Өрөөнүүдээс айхлан гинших тачаадан орилох дуу хадаж нүцгэн биес хоорондоо үрэлцэх шад пад гих чимээ хадаж цэгмэд бүр байж ядан марлын ингэрлүү гараа хин хөхнөөс нь атгачглаа. Хав хатуу сэргэр хөх зөөлхөн тавж. Марал займчхаг оролцсон боловч бахим гар тас тэврээд хөдлөгсөнгүй. Аахан зөөлхөн гоё гэж үгээ зөөж ядан хэлээд цэгмэд охиныг сэвхийтэл өргөөд өрөө рүүгээ аваад орчихов. "Тэвчих ёстой" гэж өөрийгөө зоригжуулан
Нулимсаа залгин цэгмэдийн хөдөлгөөнд цаашид саад хийлгүй бие сул хаян нэг тайван болчихсон марлын нүдэнд төгсөөгийн сэргэлэн төрхөл тодорно. Баяртай чимэн гэж амандаа аяархан бовтноод нүдэ анлаа. Охин эсэргүүцгээ болмогц гараа сулруулан ховцыг нь тайлж эхлэн нүднийх нь өмнө үцгэрэх байгалийн үзэгсэлэнд автан эрэхгүй дуу алдаад тачирхан үстэй умдаг тас хавцсан бүдүүвтэр гуй эгц том байх том хатуу хөхийг сандчин элбсээр дээр нь гарлаа. Бүх бие чангалаад таг хөшиж орхисон марлын уруулнаас эхлэн хүзүү цээж хэвлий гуй хасыг яаран шүлстэн үнсэх зураа нэг хөлөө зүтгүүлсээр салтаа дунд нь оруулж дөнгөв. Марл бие чангалан атийсан ч туршлагатай цэгмэд тунж удсангүй хөлийг нь алцаалгаад авлаа. Гэхдээ яаран бүлсэнгүй. Охины дур хүслийг өдөөхийг хичээн зогсоо зайгүй элбэн таалж зантайтал болсон эргэтнэрээ салтаа руу нүдчин өдрийг нь үрэн тэмтчиж хэдэн минут өнгөрөв. Марл гараараа нүдээ халахлаад ямар ч хариу үйлдэлгүй хэвцээр байх тул цэгмэд цааш тиссэнгүй эргэтний зөөлхөн түлхсээр маш бариу давчин ертөнц рүү шунган орлоо. Ээжээ хэмээн асар хүчтэй өвдөлт мэдэрсэн марл өндөлзөн нулимс гялтгануулан шаралсан ч хөдөлгөөнгүй тас тэрсэн цэгмэдийн бүлэлтүүд араараасаа угсран ирж бараг л ухаан балартаж орхилоо. Арх их уусан үедээ тавихаа мэддэггүйч энэ удаа хэдхэн бүлээд л асгартал зачж орхисон цэгмэд айглан амьсгаадаж чи ёстой гоё юм аахан чамайг жаргана хэмээн сүнгдэн өглөж ухаа ягаан цус охины салтаанаас дусгахыг хараад бүр их тачаадан гуй хасыг нь атгалан умдаг өдрийг нь 7 шимэн үнслээ. 6 дугаар хэсэг төгсөв. Дуусшгүй нулимс 7 дугаар хэсэг. Өөрөөсөө олон их хүнтэй унтаж орхисон төгсөө үхтлээ ичиж байсан ч долчин түүнийг амархан явуулсангүй. Эх чинь хэнд ч хэлэхгүй хоолунд өөр юу хүссэн дуртайгч нөхч вэ. Бас маралтай уулзах цаг боломж гаргаж өгнө гэд том хөхөөрөө шодоог нь хавчин үрж заримдаа амандаа өмхөн хөхөж үзэх нь бүхэл сонсоогүй сонин үйлдэл гарган гиншин. Төгсөө хэд хэдэн удаа гараад зогчмаар санагдсан ч нэг тийм үгээр хилэмгүй гоё мэдрэмжинд бүрэн хүлүүлж орхисон болохоор бүдүүн эгчийн мэдэлд орж тэр шөнө 4-5 удаа дур ханан шалчих балчих болтол усалж өгчээ. Маргааш нь чим хорсох боожгоо хүндүрлэн өвдөх умдагны ясна болсон явдлыг нэхэн санагдуулахад хэн нэгэн мэдчихсэн байх вэ гэж эмээн ийш тийшээ сэлбэлзэн харсаар унжжээ. Өдөр болгон марлыг бараадан ганц 2 үг солихыг хичээд гэж болон бараанд харагдмагц болтож аль болох зайгаа барахыг бодно. Тэр бүхэл туяа үжин хоёроос зогтон муур хулган улсаар өдрийг баржээ. Зүрхэнд нь нэгэн дэлбэлж ургаад томоос том цэцэг болон дэлгэрсэн хайр нь марлыг өгүүлэн шаналвж буруу зүйл хийсэндээ гэмшин өөрийгөө зүхэж тэр уурандаа 2-3 бандтай муудахын төдийд үг сүрэн муудалцаж хэмэх нүдчиж үзв. Асрахын гол хүн должингийн ивэлд орсон болохоор ч тэрөө зодон хийж хүүхэд гэмтээсэн явдал нь нэг сүр болж дарга багш нарын сонорт хүрсэнгүй дарагджээ. Төгсөөгөөс хүүхдүүд улам бүр эмэх боллоо. Нэг ёсондоо асрахын атман болсон гэхэд бараг хэлсдэхгүй. Хичээлдээ суух дургүй болохоор асрахаас гарч аван тэр хавийн айлын хүүхдүүдтэй зориуд тааран өдөж хоргон зодтолдож ямар тааж тэр хавьда нэрээ гаргаад авлаа. Ийхүү төгсөөг ижин имэж бодилж төөрч явхад марлаач мөн адил сэтгэлийн бөөн шаналлд автчихсан. Дуу муута дээрээ улам дуугүй болчихсон. Илий балаа аятай өвөлгөртөн самуурчихсан хүн явж байв. Хөдлөх тоолнд салтаагаар нь жирсхийн өвдөж тэр тоолнд өнгөрсөн шөнд болж өнгөрсөн зүйл нүдний тодрон яахаач үл мэдэн униглаж туяа үжин хоёртой хэрэлдэх шахан хэг ёг хийж хичээлдээ жавлгүй өрөөнд өнжжээ.
битүүхэндээ төгсөөг үгээлээд ирээсэ гэж хараа тавин хүлээсэн ч эрх нь бөөхөл угаалга өрөөний тэнд хоёрчуудаа таарсан мөртлөө эгцэлж харахгүй нүур буруулан оджээ. Над шиг бузар амьтантай юу ч гэж уулзхав. Зүхтайхаас аргагүй. Хэмээн төгсөөг зөвдгөн гомрохонгүй бодоод хүнчлөө битгий нөмрөн хэвдчихв. Үжин хэдэнтэй гүйж ирээд "Эгчээ, би тань зүгээр үү? Халуун цай авах юм уу? Би аваад ирье" гэж шулганахад "Хэрэггүй. Чи битгий саад болоод бай. Явж үз" гэж уурлан загнachав. Марлаас анх удаа хатуу үг сонссон үжин уйлжих шахан өмөлзөж явхад туяа таран аргадан тайлгаруулж "Марл эгчээгээ 50 орхичих. Чиний төлөө хийсэн бүхэнд нь баярлах хэрэгтэй. Бас надад ч сайн зүйл хийсэн. Чи хожим ойлгох болохоор одоо тайвшир" гэж арайхийн аргадлаа. Тэднийг явсны дараа хүний нүд хариулж сэмхий анад зогссон номин гүйж ирээд Марлын хүнчлийг хуу татснаа шууд л үстэн дараад "Дууга царайлсан муу гिचий. Хэрэг мэдхгүй өрвөлзөөд ингээд чи урдуур орж бай" гээд нүүрлүүн хид өшгөлөж орхив. Марл зогсолтгүй садрах цусаа тогтоож ядан арай ч үсээ салгаж аваад хоёул дээр дороо орон үснээс нь зулгаалцгаан нэгнийгээ цохиж цуснд хутгалцсан амьтад болчихов. Энэ чимээнэр хүүхдүүд шуугилдан должин хизээж ирчихсэн юм хоёуланг нь нэг гартаа барьж огт хөдөлгөөнгүй болгоод "Хоёр навш чинь яаж яана? Нэг алах нь уу? Алив хэн нэгэн даргыг дуудаатах" гэж хашгирлаа. Одгорл бүхсэх хаялан гүйж ирээд Марлын нүр аимшигтай болж хөхөрч хавцсан байгааг хармагц номинг халалзан "Хайр даахгүй овоо үлгч юм а чи" гэж харааснаа "Должин ихчээ, номинг шийдэг. Марлыг эмчит үзүүл" гэчгээд хүүхдүүдэд хандан "Тэнц одоо эхлүүлснийг би алган дээрээ тавьсан юм шиг л харж байна. Хайр даахгүй, дөрөм даахгүй бол яг энэ номин шиг болно шүү" гэж анхааруулчаад явж одлоо. Марлыг зодуулсан сургаар төгсөө яаран ирсэн боловч бүх юм болоод өнгөрчихсөн шалан дээр цусыг туяа үжин хоёр арчин зогсож байв. "Юу болов? Марл хайцсан" гэхэд үжин ус нь нүдэлчихсэн. "Би энэ тавхарахад унтчихсэн. Гэтэл номин гиндүүлж дайрсан бололтой" гэд нусаа шорт гидэл татан нулимсаа арчхад туяа "Хамар нугарсан гээд эмнэлэг рүү аваад явчихлаа. Би дэрэгдэн байсан ч болоосай" гэд дуугаа хураачхав. Төгсөө ихэд унаглан "Би гэж нэг арчаагүй амтан өдөр 0-д таарахад хараад байсан. Тусламж хүсэж явсан байх та. Гэтэл би зүгтчихсан" гэж өөрийгөө буруушан гарч явтал туяа араас нь гүйж ирээд "Чамд зав байна уу? Хэлэх зүйл байна" гэхэд дуугийнхан толгой дахив. Туяа хонглын буланд очоод ийш тийш тандан харснаа "Төгсөө, чи Марл сайн биз дээ. Тийм бол би нэг чухал зүйл хэлмээр байна." Өөрийн мэдэлгүй ижиж орхисон төгсөө тухайн ажлан "Юу юм? Хэлээ л дээ." "Сайн юм уу? Тэрийг хэлчих." "Өө чи яагаад байгаа юм бэ?" "Тими сайн, бүр хайртай." "Би мэдчихсэн юм аа. За чи сайн сонс. Гэхдээ нут шүү" гэд Марл тохиолдсон бүгдийг ярьж өглөө. Төгсөөгийн нүур час улаан болчихсон юу ч юм эсгэлэн хөмхийгөө зүүн зогсож байснаа "Энэ асрах газрыг чөтгөр аваасай үлээ. Би цаашид төвчихгүй" гэчгээд гүйгээд явчихав. Туяа араас нь явах гэснээ "Би буруу юм хийчих боллоо. Марлаа, намайг уучлаарай" хэмээн аяархан шивснээ "Энэ газрыг чөтгөр авах" гэж хамаг чадлаараа хашгирлаа. Асрах газарт нууцхан хүчирхийлэл байдгийг бусдаасаа арай сэрэг толгойтой хэдхэн хүүхдүүд гадралдаг байв. Мэдээж өөрсдөд нь ашигтай бас хортой учраас энэ тухай ганц ч үг ган хийдэггүй. Хангалуун байдал мөнгө хуримтлуулах боломжоос жигдэж орхисон номин боож өгөх шахан уурлаж байвч од гэрэл должин хоёрын өөдөөс юу хийж чадах вүлээ дээ.
Түүнд 3 хоног подволын ус шавхах шийтгэл оногдуулсан бөгөөд туслахыг оролцсон хүнийг мөн адил хадуу шийтгэн гэжээ. Номин асрах газар 3 жил болохдоо анх удаа л ийм хүнд хэцүү зүйлтэй тулгарч байгаа билээ. Цэвхүүтэн бас харанхуй подволд Парнас туслах улсыг зөөнө гэдэг тийм ч амар ажил бишээ. Үжин яаж энэ бүгдийг давж гарсан бол тийм тунаатай байж гэж эрх биш шарлахан бодоод усаа зөөж гарлаа. Ашгүй дайрыг тунгалаг хоёр сэмэг үйж ирээд халуун цай булан талах өгчгөөд "Тэстгэм шүү. Цаад маралчин хүнд гэмтсэн сурагтай. Цагдаа шүүх болвол аюул олон шүү. Даргаан хийсээр байгаарай" гэчгээд тэр дороо явчихв. Даргаа үгнээс зөрвөл алуулах юм байна. Тэр марлыг одоо зүгээр орхий. Хорлвол сэм хийнэ гэж өөрийгөө зоригжуулан ажилд оржээ. Хамгийн хөөрхөн 2 охин муудалцаж нэг гэмтээж орхисонд од гэрэл маш их уурсав. Номингоос өөр хүүхэд байсан бол бараг алчих байсан бизээ. Марлаар цэмүүдийг дөнгөж байгаад хоол хүнсний тусламж аваад байвал асрах газарт төлөвлөгддөг хэдэн төгрөгийг бараг тэр чигээр нь халааслах боломжтой болно. Должид тогоочээр бас 2-3 хүнд жаахан илүүчлээдэл болоо. Юутайч номинг сайн хашрааж үгнээс гардаггүй болгоё гэж шийдээд хамгийн хүн шийтгэл өгсөн нь тэрэ. Эмнэлэг рүү ярьж марлын биеийн байдлыг асуучхаад харихаар зэхэж байтал тогоочор ороод ирэв. Од гэрэл гайхан "Өнөөдөр ээлжүүлсэн билүү? Юу болов?" Яажгийн ядмаа нэртэй тогоочор шилэм ажилласнаа. "Дарга, хоолны мах энэ сард ягаад ч хүрэхгүй. Ёо, энэ ахлах тогооч цэвлэмаа сонин юм яриад хэл ам хийгээд болдоггүй. Яах вэ?" "Удахгүй мах ирнэ. Аргалжээ. Цэвлэмаа хизээ мэдгүй тэд хурцсан. Чи зүгээр л ахлахын суудалтай бэлдээд байж вэ" гэж хэлээд од гэрэл гарах гэтэл бас нэг асуудал байна. Подволд ус зөөж байгаа хүн сая л учрыг ойлгосон од гэрэл "Энэ ядмаа их хэрэгтэй хүн шүү. Намайг сонирхчилтэй. За яах вэ?" гэж бодсноо. "Хамт орж ажлыг нь шалгая. Чи харин хэтрүүлвэ" гэсээр доош булаа. Өдөггөн сүүмэр гэрэлтэй подволд ус туслах чимээ сонсдон хөлд орооцолдох юунд ч бүдрэн алдсан од гэрэл суун тусаад босохдоо хий самардан ядмаагийн боон тус санаандгүй дарчхав. Маш бүдүүн том зүйл гарт мэдрэгдэж уулга алдан гараа татсан од гэрэл бандахтаа "Хөөе намаа, нааш ирээ, хурдл" гэж хашгирлаа. Намайг гаргах нь гэж бодсон бололтой номин инээд алцаар гүйж ирэхэд "Навш минь, чи юу хийснээ мэдчихээн үү? Энэ асрахын хүүхэд бүрийн амнаас миний энэ бүндгэртэй холбоотой байдаг юм. Марлын би хүнд байна гин юм байж эр хүн шиг хүн заддаг ёстой нэрэ" гэж чанга хашигчин бараг л дороо твгцэн алдан байснаа. "Эндээ хоноод ус зөгөөрэй чи" гэж ширвүүлээд номин хариу хэлхийн зургүй. "Энд ядмаах чамд туслана. Сайн сансандаа л энэ шүү. Үгнээс нь гараад үзээрэй чи. Ямар байхаас ч ирээдүй чинь шалтгаална. 18 нас хүрч байгаагаа мартаагүй байлтай" гэчгээд бүдчин явж өглөө. Харин номин асгартай л уйлан "Дарга, би дахиж алдаа гаргахгүй" гэсээр үлдэхэд ядмаагийн бах тав нь ханаж шүлсээ гүд хийтэл залгин хоржоонтой инээмсэглсээр хамт үлдэв. 7 дугаар хэсэг төгсөв. Дуусашгүй нулимс 8 дугаар хэсэг. Яажгийн ядмаа бол од гэрлийн талын хүн. Асрах газар нярав тузлах тогоочийн ажлыг хавсран хийдэг бөгөөд бараг л эндээ амьдардаг. Үйл ялэг хазганаж явдаг дуу шуу муутай нэгэн боловч дотор хүсэл нь бол өөр. Од гэрэл даргатай түншлэж ажиллаад эдгэлийг нь олсон төдийгүй цалингаас гадна нууц орлого ихтэйн дээр өсөж ядарсан огтыг төдийгүй банд нэрийг сэм дараад авчихдаг хуйл тачаал эвтэй донтоо нэгэн билээ. Гойлог төгс битээ хөөхөн номин битүүхүү шүлэнгтэн харж явдал ингээд атханд нь ороод ирэх нь энэ.
Тэрээр должинтой уулзаад өнөөдөр би жижүүрлэж хоно. Чи харивал харь. Би даргад хэлчихсэн. Гэхэд бүх хүчрийг аль эртээ мэдчихсэн байсан должин дооёотоо жумалдснаа. Удаах хүлээсэн хүслээ биелүүлэх нь. За тэгээд амжилт хүсье. Гисээр гарахад чамайг ч гэсэн мэднэ штэ. Ариухан дөрвс гэж бовтнах ядмаа подвалгуурыг яаран орлоо. Нэгэнтэл даргын тушаал юм хойно эсэргүүцэж сүуд болсонгүй тэр дорол хувцаа тайлсан намин даарсандаа дагчтал чичрэнэ. Ядмаа бахтан дуу алдаад огныг сэвхийтэл тэврэн булангийн өрөөнд оруулмагц модон ааран дээр хэвтүүлчгээд яаран мордоод яахыхийн зургүй углаад ав. Атгсан нударганы дайтай дэндүү том хатуу ирэхтэн үтрээлүүн чихэлдэн орж ирэхэд номин ёолон хашгирсан хэдээж хэдхэн бүлэлтийн дараа бүгсэн бие нь бадааран гайхалтай мэдрэмж төрж эхэллээ. Асархын зарим царай муутай охид ядмаатай үе уулзаад байдгийг мэдэх номин тэд өссөндөө биш өөр юмд нь донцсныг сая л мэдэрч хөлөө улам дээш гойзайлгон том эрэгтний үрэлтийг амтлан гиншин чаралсаар салган нь тавиацаа цацсан дур ханлаа. Насаараа мал махта ноцолдсон Пагва зах зээл эхэлмэгц сурсан ажлаа улам гүнзгийрүүлэн махны худалдаа хийж эхэлжээ. Угийн ажил чичээнгүйн дээр ариу чимэгч хүн тул шинэ нийгэмд газардсангүй. Ах эгч хоёроосоо нэлийн хол зайтай төрсөн баг хуу цэнгэлээгээ аятайхан амьдралтай болгочих санаатай л зүтгэж буй энэ ажээ. Хоёр том нь тусдаа гарчсан төдийгүй ажилдаа орлоготой хангалуун сайхан амьдардагч дүү цэнгэлээгээ нэг л ойшоож үздэггүй. Учир нь цэнгэл бол Пагвын хоёр дахь эхнэрийн хүү юм. Анхны эхнэр нь өчнөр бурхан болчихсон. Хоёр дахь нь хүүгээ орхиод өөрөө хүн дагаад явчихсан. Харин саяхан том хүү зэгмэд нь хурж ирээд сүрхий яриа хөрөө олж таасрах газарт малын гэдэс дотор илүү дутуу юм хүргэж өгөөч. Тэнд хүүхдүүд тун хүнд байна гэж гуйжээ. Өрөвч зөөлөн Пагва уухаан тас зөвшөөрж хоёр морин тэргэн дээр оцойдол атсан цовдоо хүргэж өгөөд асрахын байр байдлыг ажиглан туйлын хөөрөвдөж болж өгвөл ойр орхон туслах юмсан гэсэн бодолтой болов. Тэр өдрөөс хойш 2 сар орчмын дараа цэнгэл ахаад л хурж ирээд асрах газар туслахыг хүсэж очих санаатай бага сайхан бэлдэж байсан Пагвач дуртай зөвшөөрөн зээл 130 машинтай танилаа гуйн тэвш дүүрэн цовдай ганц нэг гулууз мах ачаад хөдөллөө. Анх очихдоо хальтхан харсан турхан биетэй тунай муутай хөөрхөн охиныг одоо болтол бодсоор явсан цэнгэлд бөөн завшаан болж аавыгаа даган явжээ. Тэднийг очиход хүүхдүүд төдийгүй ажилчид бөөн баяр болон угтаж эрвийхээрээ даахтаахаараа зөөцгөөж эхлэв. Ахлах тогоод цэцэг маа нүдэндээ нулимс гэлтгануулан та яста буянтай хүн юм аа. Энэ хэцүү цагт ийм их хүнсээр туслаад гэж их л тогтлонгүй хэлэхэд Пагва миний хүүхдээс ялгаа юу ах вэ дээ. Эртээд ирээд л байдлыг болгосон. Дахин ирэх гэсэн боловч боломж бололцоо олддоггүй. Гэснээ твшин дээрээс нэг хоньны гулууд суглаж аваад танд энэ нэг бэлгэлчихье. Гэртээ авч хараарай гэлээ. Цэцэг маа баярлаж талархснаа илэрхийлэн тосон авлаа. Цэнгэл мах зөөлцөнгөө охиныг нүдэрээ эрен олж ядан ийш тийшээ хараачлан байтал "Сайн уу? Хэнийг ирэв?" гэх уяхан хоолой сонсдов. Энэхэн хооронд нуруунд нь өсөж ялаагүй мараалсан гэмээр санагдах өнөөх охин дүрлээтэй ширтэн инээмсэглэн зогсож байв. "Сайн чи бүр өөрчлөгдөж би чинь гайгүй юу? Би идгсэн. Одоо зүгээр" гэд үжин инээмсэглэхэд бүр догдолж орхисон цэнгэл халаасаа ухан гоёмсог үзүүний зүйлд эвхэж нугалсан цаасны хамт өгөөд "Энэ миний бэлэг танилцъя цэнгэл." "Хөөх, ямар гоё зүйлт вэ? Энэ бичиг юу лээ?" Цэнгэл толгоогоо элбснээ. "Сүүлд уншаарай. За би явлаа. Дараа уулзна шүү" гэсээр гүйж бодов.
Намин задуусна нь маралд тун завшаантай хэрэг болж хугарсан хамраа эмчлүүлэн бараг саруулсны эцэст улам турж улам зэгзгэр хөөрхөн болчихсон асрах газартаа иргэн ирэв. Мэдээж туяа үжин хоёр баяр хөөртэй угтаж бие биенээ гайхан дуусашгүй яриан думбан сонин хачнаа хуваалцаж эхэллээ. Дайрыг тэргүүтээ охид 18 нас хүрсэн болохоор хизээ эндээс хөөгдөх болоо гэж төгшсөн хүмүүс элдэв ширүүн зан гаргахаа болон даруухан намжин байцгаах болжээ. Тэд хөөгднө гэж айж байвч од гэрлийн мөнгө олох гол хэрэгсэл тул яахан явуулах вүлээ дээ. Асрахын бүртгэл дээрх тэдний анкетыг янзлан насыг нь 17-таа болгож засчхаад охидыг үе нөгөө газар руугаа явуулдаг хэвээрэл байгаа. Энэ тухай охидод хэлсэнгүй. Байс хийгээд л хөөж орхин шүү гэж айлгана. Цаг хугацаа зогсолтгүй урагшилсаар урин дулаан болж цас хайлан налгар дулаан өдрүүд айлчлан ирлээ. Асрах газрын амьдрал нэгэн хэвэн үргэлжилж даарахын зовлонгоос ангижирсан ч үлсхийн хэцүү хэвээрээ байсаар. Тогооч ядам эрдэнэс хойш марлыг нууцхан сонирхож ойхинд хоол хүнс илүүчлэн сайн хүний дүр эсгэнэ. Энэ хугацаанд марлыг огтхонч мартаагүй явсан цэгмэд завгүй ажилд дарагдан түүртээд дээр нь марлыг эмнэлэгт хэвцсэнийг дуулсан болохоор үсэл шунлаа түр хазаарлан хүлээж байлаа. Од гэрлийн олзомог арвин үүний хажуугаар должонгоор туслуулан өсвөлөн биедээ хэд хэдэн бандаар хүслэн хангуулан өвөртөө оруулж амжив. Төгсөөг сонирхож хүссэн боловч должин ямар нэгэн шалтак хэлэн аргалсаар байлаа. Энэ нь төгсөөг ганцаараа эзэмдэх түүний шунал тачаал бөгөөд нөгөө талаараа төгсөөд сайн хэрэг болсон гэхэд буруудахгүй үз. Залуугүйгийн амтанд орсон должин гэртээ харих хүсэлгүй болж бараг өдөр болгон шахам төгсөөг шийтгэх нэрийдлэр дуудан өрөөндөө оруулаад ужид цэнгэлээ үлддэг байхад ядмаач тэрнээс дутсангүй. Намин дараа нь дайрыг тунгалаг хоёрыг ч амталж амжив. Нэг тийм ёс бус зүйл ёр бузар шингэсэн энэ асрах газар эцэг их гэр бүлээ санаж элэг ихшиж эмтэрсэн хүүхдүүдийг элдвэр шалтгаглан шантаажлан дур хүслээ хангадаг жишг тогтож орхижээ. 5 сарын ихээр нээх гоё нарлаг дулаахан өглөө марлыг од гэрэл дарга дуудуулав. Ямар шалтгаанаар гэдгийг сайн мэдэх болохоор их л төгшсээр явхад туяа үжин хоёрч бүлтгэнэн санаан зовсон хүмүүс үлджээ. Улам бүр мирасаар байгаа од гэрэл энгэр задчих шахан тавай хөх хойшоо оцоосон бүгс өргөн таазаас сонжин толдож зогсдол марал сэм хитэн алхасаар ороод ирлээ. Миралаг хөвсгөр охин энэ хугацаанд зэгзийсэн гойлог туранхай охин болон өөрчлөгдснөөс гадна хөх өгзөг сайтай царай зүс хөөрхөн ёстой хангаан согоо шиг сайхан амтан болжээ. Нүдэрээ эдчих шахам харах зураа ямар ч хөөрхөн болов дээ. Ээжчүүдийн нүд хужирлаж халаас ихсрэх сайхан саалтуртай боллоо доо. Хэмээн бодоод царайгаа төв ихэмсэг болгон хоолоогоо заснаа. Би энэ зүгээр үү? Чамайг удаан эмчлүүлж чадах бүхнийг хийлээ. Одоо хариугаа барих цагч болсон. Мэдэж байгааз дээ. Гэхэд марал дугүйхэн толгой дахив. За сайн байна. Орой хүүхдүүд амарсан хойно должин очино. Аа тийм. Нөгөө хэн блээ дээ. Туяагийн нүр цэвэрхэн гоё болчихсон байна лээ. Дараа хамт явна ах шүү. Бас үжинч гэсэн алстай чамтай нэгтэн. Номин дайрын тунгалаг 3-ын оронд асрахыг та 3 толгойлно гэсэн үг. Гээд асуусан янзтай харахад марал юу ч хэлсэнгүй толгойд огчхоод явж одов. Чихэн зөөлрөөд бүр дуулууртай болчихж. Өсөглөн хүн юу ч хийх юм да гэж сэтгэл хангалуун бодсоор цонхон тушаа зогсоод тамхиа сансороод цагирлуулан үлээ. Гадаа должин хашигчин хэсэг хүүхдүүдийг занцчиж байснаа төгсөөд их л найр тавин хувцс хунарыг нь гөвж өгөхийг хараад энэ должин гिचиг чинь арай төгсөөг хэмээн дуу алдаад намайг хуурна гэж баймааргүмаа. За байж эмчтэй уулзъя гэж бодон өрөөнөөсөө яаран гарлаа.
8 дугаар хэсэг төгсөв.